Сайн байцгаана үзэгчдээ та бүхэн дамралт өдрийн мэндийг хүргэе. Кино эхлэхийн өмнө нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн киногоор Гямлан ориглууд. Тийм, Гямлан ориглууд гэдэг одоо энэ хүү кино. Яг энэ кино бол гараад нэлээдгүй цаг хугацаа өнгөрөөс бараг 10 гаруй жилийн өмнө гарч ирсэн кино юм да. Гэхдээ энэ кино бол одоо ч гэсэн хүмүүсийн үзэх дуртай нэг юм аим өрсөн survival кино гэж ярьдаг тийм. Ийм кино үзэх дуртай хүмүүсийн бол үзэх дуртай хайртай кинонд хэвээрэл байгаа. Эверест 8500 метрээс дээш үхлийн бүс гэж нэрлэдэг. Тайлбарлахад яриухтай л да. Би бүр айцтай автсан шүү. Бодит явдлаас сэтвэлэн бүтээлээ. Ялан дийлж. Хавьяа шагнал хүртэн. Нэр алдар олохын төлөө бус. Аврахын төлөө. Найзынхаа шарлыг авчрахын төлөө. Бидний хүлээгээр бид чамайг авахар очино. Гямлан ориглууд. Одоо Гямлан ориглууд энэ кино чи өөрөө 2015 онд гарсан жилдээ. За, ер нь бол Хонжумины ерөнхийдөө 15 он гэдэг чи яг л өөрийнх нь оргил үеийн нэг л дээ. Тий, оргил үеийн нэг. Ерөнхийдөө нэг 2008 оноос хойшоо зогсолтгүйгээр явсаад 21 он хүртэл ерөнхийдөө маш дэвшилттэй явсан жүжигч. Одоо ч гэсэн явж л байгаа тий. Тэгээ Хонжумины одоо яг өөрийнх нь сонирхол. За, ерөнхийдөө бол драм кинонд тэтэл нэг хайхтар гэж тоглоод байдаггүй. Гэтээ сайн жүжигчийн учраас тоглодог. Энэ кинод драм гэдэг жанраас гадна одоо энэ нэг survival гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Ерөнхийдөө нэг юм амьд үлдэх те ингээд байгалийн иргэшээлд байгаа. Яг энэ одоо уулчтын тухай. Хонгил гэдэг одоо уулчны дүрийг гаргасан байгаа. Олон ориглуудыг те энэ хонгилч нь өөрөө ингээд ярьж байгаа. За тэр оргил дээр гарна, энэ оргил дээр гарна гэдэг. Тэ ингээд бүр ингээд чеклт юм байна л да. Одоо энэ уулчтын нэг хобби. Уулчдтай нөгөө юу яаж ярьдаг шин. Энэ ориглыг эзэлсэн. Тэ ингээд чеклж ингээд явдаг. Одоо тэдэн метрт орлоо, эдэн метрт гарлаа. Одоо эн чинь тэгтээ яг нөгөө нэг өөрсдийнх нь гарч байгаа оргил нэг 8000 метр юм. 8000 метрээс дээш. 8000 дээш болгонгод нөгөө үхлийн цэг гэдэг байгаа тийм. Тэр чинь үхлийн нөгөө нэг энэ лайн, дедлайн гэдэг байгаа тийм. Тэрэн дээр гарч байгаа одоо нэг хонгилын одоо туслах. Тэрний тэнцэнэ өнгөрчөж байгаа. Өгөөд нь хонгилч одоо тийшээ аврахаар очиж байгаа. Аврах жоох тэр нэг цогцыг авах гал очиж байгаа одоо өнгөрцсөн гэдэг хэлсэн. Ийм юм байна. Би болохоор яхаа нөгөө бодит хүнийг нь жоохон судалж үзэхгүй юу. Бодит хүний хувьд бол одоо Гямлан ориглуудаас 8000 метрээс дээш гэж ярьдаг ориглуудын 14 дээр нь гарчаад байсан. Тэгээд сүүлийн жилүүдэд бол 16 болгосон. Гэхдээ энэ дундаа л Эверестэд гарах гэж за хамгийн анх 1900 бараг 87 он гэсэн баха. 87-88 онд нэг үтсэн, бүтлгүүцсэн. 1996 онд нэг үтсэн, дахиад бүтлгүүцсэн. Ингээ 3 дахь удаагийн оролдлогоороо Эверестэд гарч чадсан ийм одоо Солонгосын түүхэндээ бол Баатар гэж үзсэн юм лээ. Тийм Баатар гэж ярьд юм лээ. Тэгээд энэ киноны үйл явдал гэхдээ юу юм гэхээр одоо юу гэдэг бидний мэддгээр зүгээр нэг уулын оргилд гарах гэж байгаа хүмүүсийн нөгөө бартаа саад бэрхшээлэг гэхээс илүү одоо хамтдаа ууланд гардаг байсан. Одоо дүү гэж яриад байгаа тий. Дүү нь одоо юу гэдэг ууланд очиод амарчсаж байгаа. Үнэхээр цочирдмор. Үгээр дүрсэж хэлхий аргагүй. Энэ тийм амарч идэв шилдэ. Хүмүүс тэнд хэрхэн амиа алддаг байсан тухай юм. Миний мэдэрсэн зүйл юм. Ялан дийлж. Хавьяа шагнал хүртэн. Нэр алдар олохын төлөө бус. Аврахын төлөө. Найзынхаа шарлыг авчрахын төлөө. За тэгээд энд яах вэ гэхээр маш олон бид нар ч гэсэн мэддэг тийм маш олон одоо ингээл харамсалтай үйл явдлууд болдог. Тэгээд одоо төдийлөн цогцсыг аврах ажиллагаа явуулж чаддгүй. Угаасаа тэнд хашаач унж өнгөрсөн тодорхойгүй те ямар ч цасан дуранганд байгаа хэцүү. Тэгээ энэ бол өөрөө зүгээр нэг ууланд явах гарахаас илүү энэ бол бүр хүний төлөө гэсэн тийм аврах үйл ажиллагаа болж байгаа байхгүй. Бүр тусгай экспедиц гарч байгаа. Баг гарч байгаа. Тэгээ тийшээ явж байгаа баг бүрэлдэхүүний хувьд бол энэ уулын ориглыг бид нар одоо юу гэдгийг оргил дээр гараад эзэллэл болоо гэдэг биш. Хүн хайх гэж гарч байгаа. Тэг ингээ одоо 100 гаруй одоо килограмм болцсон тийм мэдээж хүлцсэн цогцыг тэр хүмүүс амар урсан бууж ирэх бол энэ бол маш хүнд
Тэгээ тэнд магадгүй нэг гар хөлдөөх те эсвэл буцаж ирэхгүй байх магадлал маш өндөр. Тэгээ энэ намирсан үйл явдлыг одоо энэ баг та одоо ом хонгийн гэлээр ахлуулсан энэ баг бол одоо энэ киноны үйл явдал болон бодит үйл явдлын одоо жишээгээр энэ кино хийсэн. Киноны үйл явдал бол 2004-өөс 2005 оны хооронд болж байсан үйл явдал. Тэгэхээр 10 гаруй жил одоо энэ киног хийх үү, байх уу гэж мэдээ судалгаа орсон байгаа. Тэгээд хоёлаа ингээл ер нь л ярьж Солонгос кино дандаа л нэг бодит үйл явдлыг барьсан байдаг учраас миний бодлоор цохол сайн гарч ирдэг. Энэ юуны цохол бичих хугацаа гэж ер нь байдаг л да ер нь. Цохол хөгжүүлэлт явж байгаа тийм. Хөгжүүлэлтэнд явах хугацаа. Энэ дээр маш их ажил хөдөлгдөг. Төлөвлөгөө гаргахад одоо цохол маш сайн байж иж өөрөө одоо төлөвлөгөө сайн гаргадаг. Тийм болохоор хурдан зураг авалт те зураг авалт удаашгүй байх олон үйл явдал бүрддэг. Энэ кинонд ч гэсэн ерөнхийдөө тийм л үйл явдлууд болж байгаа. Тэгээд дээрэс нь энэ найруулагч нь болонгууд Исокун ч н одоо юу юм бэ? Энэтмийн кино. Тийм ер нь бол энэтмийн киногоор л та далайн дээрэмчтэй үзсэн баг. Тэгээд далайн дээрэмчтэй. Тэгээд далайн дээрэмчтэй үзээгүй. Би бол Dancing Queen үзсэн. Тэр бол үнэхээр хөгжилтэй хөөрхөн. Тийм хөгжилтэй. Ер нь ингээд их хөгжилтэйгээр хийгддэг. Экшн хөгжилтэйгээр хийгддэг. Одоо далайн дээрэмчтэй бол тийм шүү дээ. Адал явдал энэтмийн кино гэдэг. Хүн чинь одоо ингээд шууд төсөөр буюу одоо драм жанр руу орж ирж байна. Драмда бас эн чинь бодит үйл явдлаас дэвлэн бүтээсэн. Тэгээд бас муу хөөжж болохгүй. Ягаад гэвэл олон уулчдын нэр хүнд бий. Тэгээд тийм ч баг улсын баатар байгаад байдаг. Тийм Солонгос улсын баатар гэдэг байгаа. Одоо Ом Хонгийн тухай гэж байгаа. Тэгээд энэ дээр ч нөгөө нэг дүүнгээд одоо Тэвг гарна тий Пак Тэвг гэдэг одоо Пак Тэвг л аврах гэж байгаа шүү дээ. Тэгээд эдгээр чинь өдрөө нөгөө бодит хүмүүс ингээд байгаа учраас энэ дээр нь ингээд сул ажиллаж болохгүй байна л да. Тэнгүүд энэ одоо Сокун чинь одоо энэ найруулагч гэж ярил л да тий. Одоо Исокун чинь энэ найруулагч чинь өөрөө энэ дээр одоо гардан ажиллахдаа ямар ч инээдмийг оруулахгүйгээр эн чинь инээдмийн найруулагч дээ. Одоо жүжигчдийн тий ямар хуу одоо ийм юу гаргадаг, эмоц гаргадаг юм. За одоо энэ дээр ингээд нэг жоохон инверсастад өөр байгаараа тий. Жүжигчдийн тоглол сурсан байгаа шүү дээ. Инээдмийн талаас нь тий ингээд өгөөд цохиолоо танилцуулаад одоо энэ яг энэ Хималай өргөлөд кинонд дэр бол тийм байхгүй. Ерөөсөө инээдэм гэдэг зүйл ер нь хавар. Харин илүү ийм бодит байдал руугаа хөрвсөн тий. За одоо энэ чинээс ингээд ах дүүсийн холбоо тий. Би чамтай нөхөрлөж чинь чи надтай нөхөрлөж чинь тий. Үнэнч зан чанар тий. Тэгээ энэ чинь нэг нэгнийгээ дэмж ингэж одоо урагшилж байгаа тэр баг бүрэлдэхүүн тий. Тэгэхээр тэрний ард байгаа гэр бүл тий. Гэр бүлийнх нь одоо ингээд хүн одоо тэр хүнийхээ амир сэтгэн зүйл рүү явж байгаа ч гэсэн тэрийг ингэж үнэлдэг. Тэрнийх нь зорилгыг нь ойлгодог тий. Ингээл ерөөсөө ингээл бүх юм амьдралтай бодит амьдралтай ойрхон болоод ирэнгүүт хүмүүст илүү одоо нэг сэтгэлд нь хүрээд байгаа. Найруулагч ер нь бас зургийн багийнханд ингэж хүссэн юм байлаа. Зураг авалтын үед бол одоо мэдээж хичнээн кино хийж байгаа ч гэсэн ингээл хөнгөн хөгжилтэй юмнууд байна штэ тий. Гэтэл зураг авалтын багтаа бол энэ удаад ямар ч хошигнол зургийн талбайд ч гэсэн ямар ч хошигнол инээдэм нарийн тийм байхгүй шүү. Хэдүүлээ одоо л энэ удаа маш хүндэтгэлтэй. Тэгээ гэр бүлийнхэн ч гэсэн тэнд байгаа. Хандаж ингэж дулаахан уур амьсгалтай энэ кино зураг авалтыг өнгөрөөнө гэж ерөнхийдөө жүжигчдод болон кино багийнханд танилцуулсан байлээ. Тэгээ киноны хувьд бол зураг авалт нэлээд хүнд байсан. Яагаад гэхээр одоо яг тийм бид нар бол нэгтэй нэг юм амарсан кинонуудыг ингээл ногоон оршин дээр авчих боломж биш та одоо ингээл CGI бүх юм хөгжсөн тий компьютер графикаар хийж болохгүй юм байхгүй. Гэтэл зураг авалтын багийнхан бол найруулагч эднэр юу гэж хүсэн бэхээр үгүй бодит байдал бодит нөхцөл дээр нь киноны зураг авалтыг хийнэгээд за бал булсын Эверестийн 4500-аас дээш метрт за мөн Францын Монблан гэж ярьдаг тий Монбланд очиж зураг авсан байгаа. Тэгээд энд зураг авалтын процесс ингээд сонирхолтой материал уншиж хахад сонирхоод энэ киноны тоо үзэж хаад гол дүрийн жүжигч маань бага ахлаад за 100 гаруй хүнтэй багийг 4500-аас дээш метрт одоо ингээд ахлаад кино зураг авалтыг тэнд хийгдээд энд болж байгаа процесс мэдээж одоо уул тэр өндөрт
өдөр болгон цаг агаар сайхан байхгүй шүү дээ тий. Нэг өдөр салхи шуургатай янз бүрийн үйл явдал болж байгаа. Тэгээ үүний хажуугаар ажиллаа хийх хэрэгтэй болсон. Кино зураг авалт явагдаж байгаа. Нарийн төлөвлөгөөний хугацаанд магадгүй гадаадад очиж зураг авч байгаа болохоор төсвийн хувьд ч гэсэн энэ нэлээд өндөр тусч байгаа. Тэгэхээр тэнд хүмүүс амрах эрх байгаагүй, зүгээр суух эрх байгаагүй. Бүгд л хамтдаа ажиллаж исэн. Тэгээд энэ хугацаанд бол одоо юу гэдэг нь гол дүрийн жүжигч маань бол нэг ийм тэштэйсэн. Энэ баг хамт олон ингээ ахалж байгаа нөгөө сэтгэл зүрх нь эргээд нөгөө киноныхаа дүрд ороход хэрэг болж исэн. Тэгээ өөрөө бүр энд сэтгэл санаагаар унаад зарим өдөр ойлгоч тохиолдол надад байсан гэж. Тэгээ киноны одоо юу гэдэг нөгөө бид нар дүр хувиргал гэж ярьдаг. Тэгээ энд бол бодит адил дээр зураг авч байгаа болохоор төдийл нэг амар зураачийн ажиллаж байдаг юм уу, мейкап артистийн ажил шаардлагатайгаа байгаагүй. Яагаад гэвэл бүх зүйл бодит. Нөгөө хүмүүсийн нөгөө уруул ам хөлдөж байгаа нүүр одоо ингээл киног ерөнхийдөө үзчихсэн хүмүүс ингээл маш их сормос мормос бүх юм ингээл цантаал ер нь ингээл харахаар нэг юм гүнзгий амьсгалмаар те яаж энэ нэг юм агааргүй нөхцөлд яг ингээ хүнд ийм байт юм бол гэх мэдрэмжийг өгч чадсан. Гэтэ энэ бол миний бодлоор бол ногоо өшгөн дээр авсан бол яаж ч ботсон бодит үйл явдал одоо бодит газар дээр очиж авсан шиг байж чадахгүй байх байсан болов. Тэгээ яг Жеки фильмийн захиалга одоо нөгөө захиалга гүйцэтгэгчээр ажиллаж байгаа учраас эдэнд болонгот туршлагатай хамт олон очсон. Тийм болохоор ер нь бол ийм эрсдэлтэй алхамуудыг хийн л дээ. Чи эрсдэлтэй алхам байхгүй юу тий? Чин бүгд амнасны даатгалтайгаар иш орж байгаа шүү дээ. За тэгээд энэ уулын спорт гэдэг чинь өөрөө тоглоом биш. Тэгээ 4500 м ч гэсэн тоглоом биш. Тийм шүү дээ. Тий. Тэгээд 4500 м-д гарч одоо тэгээд тэр асфалтууд те одоо хөлтөлтүүд гацрын хөлтөлтүүд ингээд над харагдаж байгаа байдал те энэ чинь мейкап артист тодорхой хэмжээнд байгаа ч гэсэндээ ерөнхийдөө бол боддоор болсон гэж л. Тэгээ ер нь жүжигчид ингэсэн мэт ямар нэгэн орлон тоглогч авахыг бүгд өгсөөгүй. Одоо жишээ нь Хаван Жомины хувьд ч гэсэндээ 30 кг-ийн ийм хүнд уулчтын үүрдэг яг л нөгөө хэрэглэлтэй цүнхийг өөрөө үүрчрдөө дэшээ авирдаг ч юм уу тийм ингээд нөгөө биеэр л яг нөгөө өөрт бууж байгаа мэдрэмжийг бодитоор харуулахыг киноны туршид хүссэн. Тэгээд энэ ч гэсэн нэлээд их амжилтыг дагуулсан. Кино бол одоо юу гэдэг 2015 он гэдэг бол тухайн жилдээ дэлхийн нийтэд болохоор Star Wars. Star Wars киноны анги нээлттэй хийж байгаа. Солонгостой болохоор The Tiger гэдэг кино нээлттэй хийж байгаа. Энэ хоёр кино бол нэлээд алдар нэрийн хүнд одоо хүрээллийн хувьд Star Wars бол одоо ойлгомжтой шүү дээ. Star Wars-ын фэнүүд ингээд шинэ гарахаар сонирхож хүлээж идэг, нээлтийн өдрийг хүлээж идэг. Гэтэл нэг өдөр нээлттэй хийсэн. Энэ өөрөө өвөл нээсэн байдаг те 12 сард. Нэг өдөр нээлттэй хийгээд за одоо яах вэ те? Кино өөрөө 8.5 сая доллар гэхэр чинь энэ бол солонгосчуудын хувьд өндөр төсөв багхгүй юу? За тэгээд юу гэж бодсон бэ гэхээр за доор хаяж 3 сая одоо юу гэдэг юм үзэгч цуглуулж ийж кино маань одоо нөгөө нэг гаргасан ашигтай байдлаар орно. Ашигтайгаар ирэх байсан. Тэгвэл энэ киноны хувьд бол одоо юу гэдэг бүр энэ ярьжснаасаа бүр хэд дахин 7.7 сая үзэгчийг цуглуулж чадсан. 50 сая долларын ашиг олж чадсан. Одоо тухайн жилд юу одоо үндэсний хэмжээний дотроо бол юу Star Wars. Тэгээ нөгөө Tiger кино аль алиг нь ардаа орхиод одоо үзэгчтэй бол эндээс ерөнхийдөө киноны үйл явдал бол зүгээр нэг ууланд авирах биш. Хүний мэс чанар, хүний мөн чанарыг одоо харах гэсэн. Тэнд яг ямар үйл явдал болж байгааг сонирхох гэж үзэгчд очсон байдаг. Тэгээд үзээгүй хүмүүстэй ч гэсэн хоёлаа кинон дээр юу гардыг нэг тодорхой яриад л хэрэггүй тий. За тэгээд Солонгосын Энэдмийн киноны найруулагчийн одоо хийсэн жүжигчин Хон Жумин болон одоо Исок Кун найруулагч нарын одоо солонгосын алдартай хүмүүсийн хийсэн одоо Гямлан оргил өөд хэмээх уран сайхны киног та бүхэн маань кино хэлхийн өмнө нэвтрүүлгийн дараа хүлээн авч үзээрэй. Амралтын өдрөө ая тухтай сайхан мөрөлөөрөө үзэгчтэй дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай. Эверест 8500 метрээс дээш үхлийн бүс гэж нэрлэдэг. Тайлбарлахад яриухтай л да. Би бүр айцтай автсан шүү. Бодит явдлаас сэтгэлэн бүтээлээ. Дээшээ авирч яах юм бэ? Зүрх чинь юу юугүй цээжээ дэлдэн гараад ирэх юм шиг л санагддаг. Юу ч болж мэднэ. Байгаль дэлхийг басч болохгүй. Үнэхээр цочирдмар. Үгээр дүрсэж хэлхий аргагүй. Энэ тийм амарч идэв шилдэ. Хүмүүс тэнд хэрхэн амиа алддаг байсан тухай юм. Миний мэдэрсэн зүйл энэ. Ялан дийлж. Хавьяа шагнал хүртэн.
нэр алдар олохын төлөө бус. Аврахын төлөө. Найзынхаа шарилыг авчрахын төлөө. Бидний хүлээгээр бид чамайг авахар очно. Гималайн оргил өөд.